За би бол энэ хорооны гишүүн биш. Гэхдээ Баярмаа гишүүний өргөн барьж байгаа хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан юм байна. За бүх хууль өргөн барих процедур бол явж байгаа. Бид энэ талаар бол үг хэлмээргүй байна. Зүгээр болсон явдлыг эргээд харах юм бол хувь хүний орлогын албан татвар өндөр байгаа нь харагдаж байгаа юм л та. 10% өндөр байна. 1% болгол яасан бэ гэдэг саналыг deep petition дээр 100 мянган хүн дахиад тэр хугацаа байсан бол хэдэн 100 мянгач болох байсан юм. Ингээд тэр хувь иргэдийн орлого бага байна гэдэг нь харагдаад байна. За тэгээд үүнийг дэмжиж явсан гишүүн маань өнөөдөр хэтрүүлж хэлэх юм бол одоо шүүх хурлаар яриул нэг хариуцагч юм шиг. За нэг 2.7 их найдын гэп нүх гарцсан чинь тэрийг Баярмаа одоо хаанаас ч юм олж нөхөж таглах гээд байгаа юм шиг. Ингээд хоёр том өргүүлэх гээд байгаа юм шиг ийм дүр зураг харагдаад байгаа байхгүй. Энэ бол засгийн газрын татврын бодлого шүү дээ. Энэ өөрөө улс төрийн шийдвэр байхгүй. Тэгээд одоо ингээ гишүүдийн авч явж байгаа хуулийн төслийг засгийн газрын дундаас нь булаага авчдаг. Тэгээд иргэдийн хүсэл цаана байгааг ерөөс стооцоод тэгээд дунд нь замхруулаа хийчихэд байгаа байхгүй. Тэгэхээр манай төсвийн одоо байнгын гарааны гишүүд энэ хуулийн төслийн зүгээр дэмжиж өгөөл их хурал дээр хагалуулчих хэрэгтэй. Тэр хооронд ард иргэдийн хөвслийг санал асуулгаар за тэр сошиал медиагаар сайн харах хэрэгтэй. За нэг ийм дүр зураг харагдаад байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ бараг хуулиараа явах юм бол дөрмөөр явах юм бол тэр 2.7 их найдыг мөргүүлэх тухай маргаан болоод дуусна. Зөвхөн улс төрийн шийдвэр цаана гаргах үүднээсээ засгийн газар тэр янз бүрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж болно шүү дээ. Татварын янз бүрийн хуулинд. За эцэст нь хэлэхэд тэгээд энэ бол улс төрийн хүсэл цаана байх ёстой. Хэрэв улс төрийн хүсэл байхгүй бол энэ унж таарнаа. За тэгээд арч намын гишүүд бол ард түмнийхээ хүслийг дэмжиж ийм хуулийн төсөл авч орж ирэхээр янз бүрийн байдлаар ингээд техникийн асуудлууд ярилцгаа болох хэрэгтэй байна. За ингээд гарын үсэг зурсан гишүүний хувьд Баярмаа гишүүний оруулж ирж байгаа энэ төслийг байнгын хороогоор дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна.